Тэгэхээр өнөөдөр Монгол орны нийт бэлчээрийн 70% нь ямар нэг байдлаар доройтсон, ундрах байдлаа алдсан байна гэдэг ийм үндсэн судалгааны томьёол гараад байгаа. Тэгэхээр ер нь бэлчээрийн доройтол, бэлчээрийн далхагдал гэдэг асуудлын хувьд аваад үзэхдээ энэ зэрэг нөлөөлж байгаа хүчин зүйл нь олон юм. Саяны бидний гол ярианы сэдэв болсон цаг үеийн өөрчлөлт, дулаарлын тийм ээ, урамсгалын өөрчлөлт гэдэг хүчин зүйл бол нэгдүгürt нөлөөлж байгаа. Хоёрдугаарт энэ үйлдвэржилт, хотчлтын нөлөө бас байгаа. Мөн дээрээс нь мал аж ахуй эрхлэлтийн асуудлууд тийм ээ асуудал нөлөөлөл явж байгаа. За тэгээд энэ зам харгуу дэдвүтсэн асуудал. Ийм олон зүйлийн хүчин зүйлүүд нь нөлөөлөд байгаа. Тэгэхээр бид нар энэ хүчин зүйлсийн нөлөөллүүд маань бол шууд нөлөөлж байгаагаар нь мал дээр л бид нар яриад байгаа шүү дээ. Мал нь ерөөсөө энэ яагаад байна гэдэг. Тэгтэл малтай ч зэрэгсүүлээд дам байдлаар нөлөөлж байгаа нөлөөллийн хүчин зүйл нь юу юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Энэ урамсгалын өөрчлөлтийг даван туулна гэдэг бол зөвхөн малчин мал аж ахуйн салбарын мэрэгчлэтнүүдийн хөдөө аж ахуйн салбарын мэрэгчлэтнүүдийн асуудал биш ээ. Энд нийтээр хамааралтай байх хэрэгтэй. Дасан зохицъя, даван туулъя.